Тэгээ яг тэр үед чинь ингээд үзэд алдсан билүү гэд бодохлоор бас нэг юм ингээд сэтгэлд үлдчихээд ирсэн болохгүйсэн. Би ч одоо арслан байсан юм шүү дээ. Тэгээ ингээд одоо ийм доор унчаад барилдахад одоо ичмэр тий. Хүмүүс намайг юу гэж бодож байгаа ч юм уу. Тиймэрхүү юмнууд амар их тийм нэг сэтгэл дотор байгаад гэсэн. Чи өөрөө бодож байгаа шиг эргэн тойрныхын чинь чамайг тэгж бодохгүй. Чи буцаад ингээ барилдаад эхлэхэд за энэ гаан эрдэнэ тэр нүүж хичээж ин да гэдэг нь тэр л харна гэхээс чонгод ийм газар ингээд гэд хинч тэгж бодохгүй гэл тэр үг надад амар сонь урам өгсөн. Тэгэл зав ер нь нэг үзэл үзье. Ямар өөх биш гэл. Тэгэл үзсэн тий. Гаан эрдэнэ аваргын 10 төрөний барилдааныг та бүхэнд хүргэж байна. Пернауужи гаан эрдэнэ нь 2015 оны Нацуу бишогийн сүүлийн өдрийн барилдаанд Магин ширээгийн 6 дэрэмлэгдсэн АЯМ-ыг давснаар дээд зиндааны анхны төрөгийн 24 наснда хүртэж байв. Тэрбээр Сикоаки цолтой барилдсан 2 дахь башоо нь энэ байлаа. Пернауужи гаан эрдэнэ нь анхны төрөгийн 2015 онд хүртснээс хойш Озгийн цалтайгаар 14 машаа барилдсан юм. Тэрбээр өдний бэртлийн улмаас Жонедан хүртэл унсан бөгөөд өвдгөө сайн эдгээ хүртэл 4 башаа барилдаагүй юм. Улмаар 2019 оны 3 сарын башууд Жонеданы 48-аас барилдаж 7-ыг амжилт үзүүлж түүнээс хойш маш хурдан хугацаанд дээд зиндаануудад дэвшсэн билээ. Тэрбээр 2020 оны 3 болон 5 сарын Макушита болон Жура зиндаанд хүрүүлснээр 7 сарын башууд Магин ширээ 17-оос барилдаж Метакюмиг инхүү давснаар 2 дахь төрүүгээ хүртэж байв. Эртлээс үүдэн Озгийн цолноос Жонедан хүртэл унсан тэрбээр 5 жилийн дараа 2 дахь төрүүгээ хүртсэн нь энэ байлаа. Пернауужи гаан эрдэнэ нь 2021 оны харуу башууд Такакешог Ошидаши мэхээр давснаар 12 даваатаагаар 3 дахь төрүүгээ Сикоаки цолтой барилдан хүртэж байлаа. Озгийн цолон алдан Жонедан хүртэл унсан тэрбээр 6 жилийн дараа буюу 2021 оны Нацуу башууд Озгийн цолоо дахин эргүүлэн авсан юм а. Такакешодоо инхүү нэмэлт барилдаан хийж Хатаки коми мэхээр ялснаар 12 даваатаагаар 4 дахь төрүүгээ хүртэж байв. Пернауужи гаан эрдэнэ нь 2021 оны Аки башууд Йокозуна цолтойгоор анх барилдаж Шода Герикири мэхээр давснаар 5 дахь төрүүгээ инхүү хүртэж байлаа. Инхүү тэрбээ дараагийн башаа болох 2021 оны Кюшү башууд Такакешог Ошидаши мэхээр давснаар ганц ч уналгүй 15 өдрийн турш онцгой амжилт үзүүлэн барилдаж 6 дахь төрүүгээ хүртэж байв. (2022 оны 3 сарын башаагийн 5 дахь өдрөөс эхлэн өнжөөдөөсөн тэрбээр дараагийн Нацуу башаадоо Метакюмиг Yorikiri мэхээр давснаар 7 дахь төрүүгээ инхүү хүртвэ. Гаан эрдэнэ нь 2 өдөрний бэртлийн улмаас 3 башаа завсарсан юм. Инхүү 2023 оны Нацуу башууд Такакешог Ошидаши мэхээр давснаар 14 даваатаагаар 8 дахь төрүүгээ хүртсэн билээ. Пернауужи гаан эрдэнэ нь 8 дахь төрүүгээ хүртсэний дараагаар нурууны бэртлийн улмаас 3 башаа завсарсан юм. Инхүү 2024 оны Хацуу башууд иргэн ирж барилдахдаа Сикоаки Котонаваката нэмэлт барилдаан хийж ялснаар 9 дахь төрүүгээ инхүү хүртсэн билээ. (2024 оны Нагая башууд Таканашото нэмэлт барилдаан хийж ялснаар 10 дахь төрүүгээ авраг инхүү авсан юм а. Японы Сумагийн 73 дахь авраг Пернауужи гаан эрдэнэ хувьд 7 дурдж 8 сэхэн гэдгийн адил Озгийн цолноос Сикоаки, Магин шира, Журё, Макушита, Сандаме, Жонедан хүртэл 7 зиндаа доошоо бууж, эргээд Йокозуна болтлоо 8 зиндаа дээш агсан юм.
Тэрэн өвжий гайрдан аваргаас үр уулын оройгоос ёроол руу унсан ч эргээд дээшээ матсан хүн байдаггүй лээ. Яаж ангал руу унсан ч эргээд мацах хүч байдгийг тэрэн өвжий гайрдан өөрийн биеэр харуулсны тод жишээ энэ юм а. Өөрийнхөө мөрөөдөлдөө үнэнч байж сэтгэлийн хатцаа бэлтгэл сургуйлалтаа хийн бэртэл гэмтлээ твчин 10 дахь түрүүгээ авсанд нь бахархаад ханашгүй юм. Гайрдан авраг маань бэртэл гэмтлээс холуур байж ухаан сэрэг, хараа хурц, барилдаан нь хурдан шалангаа байж илүү олон амжилт гаргаасаа гэж хүсэн еврей.